бид нар Siem Reap Capital Hotel and Spa гэдэг буудлын дээр буусан. Энэ буудлын маань яг хоо review бол very good. Өдөөний хоолн бол тунд ажгүй. Тэгээд их айтаахан газар байна. За бид нэр буудлд орохдоо энэхүү хоолоор байна. Буудлын хувьд нэг хоногийн 2 хүний нэг том ортой өрөө $47. Гэр бүлийн нэг том ор, 2 жижиг ортой, бас дотор галтгооны өрөөтэй $70 юм байна. Юмтайгаар цэвэрхэн буудлаас. Иргэн тойронд нь битүү хоолны газар, далайн хоол, Европ бол Аз хоолууд бүгд мөн хамтлаг дуулж, клуб хүртэл ах шиг байлаа. Хамгийн гол нь бас захтайгаар хархан 10 минут хаал очив. Буудлын өглөөний хоол нь бүфэ биш. Меню дээрээс харж байгаа захиалга өгд юм байна лээ. Меню дээр нь нэмээд омлет шараад өгчихлээр их сайхан гоё омлет шараад аваад ирнэ. Камбож улсад хатуу юм үнэхээр хямдхан байд юм байлээ. Ерөөд вискинд 10 орчим доллароос эхлээл тэгэл дээшээгээ байж лээ. Буудлал маань мөн л хүнзөөтэй. Бид хэдэл байсан. 4 давхартай бассейнтай, оройдоо сууж нөхөдтэй хэдүүг сольж хатуу юмтаа суухад үнэхээр таатай. Буудлаа бол booking.com дээрээс л захиалсан. Гол нь review, comment, байрлал, зураг зэрэгтэй сайтар танилцж байгаад сонголтоо өгөөрэй тав. Анкер Бата үзэд Siem Reap байрлах 2 дахь өдрөө бид усан дээрх тосгон буюу загасчдын тосгонтой танилцаар гарсан юм. Нутгийн ард иргэд хэрхэн ажил төрдөг, хотоос сайтай ямар шүү байдгийг харахаар гарсан юм. Камбожийн хөдөө нэг юм байдалтай юм байна. Хөдөө нутаг. Өөрөөр мод үгөр нэлээд дургаа үгүрлээд юм байна. Хүмүүс муу санаатай гаргалж босоод байгаа. Бас бодлоостай мэглэм байцсан. Манай буудлаас 30 км зайд орших Kampong Phuoc Village дэрсэн бөгөөд нэг түг-түгийг $15-оор хилж очихын төлөвлөсөн. Бид хуурай улирал буюу 1 сард ирсэн учраас усны түвшин их бага. Тэгээ ус нь бол улаанаар хэргэлдэж байна лээ. Иргэдэн зай засваргүй загас өрдөг учраас ерөнхийдөө их булангарт байн госдог бололтой. Манай паркын сууч модон Зав түрээслэн энэ тосгоноор аялах ба зав түрээс нэг хүний $20. Жуулчдын тоо бага болоод тэрв хоосон жахуу завнууд гарч байна лээ. Камбожид хэд хэдэн ийм тосгон байдаг юм байна лээ. Тосгоны байшин барилгууд хэдэн метр өндөр шоноор баригдсан. Усны түвшин улирлаас хамаарч өөрчлөгдөлттэй холбоотой. Борооны улирал эхлэхээр усны түвшин байшинтай ойртож ирдэг гэсэн. Дундуур нь явах зур хөгшин залуу хүүхэд бүгд нэг төрлийн амьдралтай. Өглөө босоо завндаа суугаад загсаа барьж бэлдэж яваална. Үгүй бол цөөн хитэн жуулчинд яв. Бидний бидэг тосготоос шаал ондоо төсөөр амьдралт юм байлээ. Жохон 10 насны хүүхэд гэхэд хизээний завчин болцсон байх жишээтэй. Үзэж очих ёстой газруудын нэг л байна лээ. За энэ нутгийн далайн төвшинийн ингээд сар болоос хамаарал дээш доошлт байна. Одоо бол нэлээд доошлсон байгаа үлрэл байна. Одоо 1 сар учраас. За хамгийн өндөр нь 7 сар байт юм байна. Ойролцоогоор 7 м дээш доошоогоо савардаг гэнэ. 7 м-ийн төвшингээр. За тэгээд энэ хүмүүсүүдээр бол бүгд ингээд загас агнаж аж амьдралаа авч явдаг юм байна. За тэгээд одоогийн чи загсаа ялгаж торноос ингэ салгатай байна. Өмнө нь гараараа салгадаг байсан. Одоо сүүлийн машин нэвтрээд одоо шууд ингэ загсаа ингэ ижээс зөгж унгаагаад тороо ураачдаг болсон байна. Энэ загсыг жижигхэн тийм цагаан өнгөтэй загснууд байна. Тийм загс дээр хурааж авд юм байна. За энэ Floating Village буюу одоо Siem Reap хотоос жоохон урагшаага яваад энэ том нуур байдаг. Нуурынхаа дэргэд ингээд Floating Village за юу усан тоо бол өстой агуу олон юм байна. Мангар олон юм дундуур явсараад иш орж ирж байна. За энэ өдрийн хоол иддэг ресторан усан дээр ийм усан дээр ийм ресторан байсан байна. Усан тайлбарлах шүү дээ. Одоо dry season бид нар одоо ингээд дээд зураг шахалаар байгаа. Тэгээд борооны үлрэл эхлэмэгт 7 сард хамгийн их өсөж одоо тэр энэ модны баг дээд байсан 60% шүү дээ. Би баг мангар ихтэй байна.
Дундуур нь бас нууран дээр байрлах ресторанд ланч идэх боломжтой. Камбожид нэг хоол дунджаар $1.5 байсан бол нууран дээр байрлах энэ ресторан маань харин илүү үнэтэй буюу $5-6 байсан. Энд харин матар, мэлхий, могоо зэрэг олон төрлийн амьтны мах амтж үзэх боломжтой. Мэлхий бол онц сони амтхан байна лээ. Эмэгтэйчүүд идэж чадаагүй. Залуус маань харин хүртсэн шүү. За бид нар өдрийн хоолндоо матар захиалсан байна. Ямар хөө амттайг идэж үзье да. Матар нь ойл гэдэг юм хүмүүсүүд нь. Энэ бодод үржүүлж байгаад одоо ногтог бололтой шүү. Тэгээ барьцсан. Бас бид нар өдөртөгийн хоолнд мэлхий гэсэн байна. Фрогны мах. Ямар хөө юм бол. Чарсан мэлхийн локлак. Нороо юм шүү дээ. Энэ будаа таа ингэж хэлсэн байна. Ясан үлдэж юм уу шүү. Даны үлдээ одоо би бол энэ чинь локлак гэдэг нэг манайхаараа бол хүлээш боловч энэ тийм бол ерөөсөө байдаг бүхэн нүртэй бол мангар урд ирсэн гадаад байдаг. Энэ ч бол агснуудаа бүгдийг нь овооло тавьсан байна. Үгүй харагдана. За энэгээр зүрх хөдөлгөөн бол асар харгис хийж штэ. Хоорондоо мөрөглөж өрөөл. Нэгнийхээ мөрөөр хамгаалалтаа зохицоод явж байгаа нэг овсон. Тэр хүүхд бол одоо урталт нэгээд нэг юуг хараа явах. Аавда дохио өгч юм байна. Жолоочтой урд юм байна уу байхгүй байна уу? Юм байх юм бол утга шиг тулгуур мод гаргаж ирээд юуг усан хот төрж тэгшилт юм байна. Энд бол бага насны хүүхдийн хөдөлмөр бол нэлээд чухал үр өгөөл эзэлж байна лээ. Гэр бүлээрээ ингээд аж ахуйгаа авч яваад. Олон хүүхдийн сургууль соёл ингээд орхигдоод хөдөлмөр хийгээд байгаа нь тодорхой хэмжээгээр өрөвдөлттэй л харагдаж байна лээ. Тэгтээ дэлхийн хаасаагүй энэ дүр төрх бол байгаа байх. За, Камбож улсын нэгэн сумын төвөөр усж байна. Ийхүү эндээсээ буцаад Сиам Рэп рүүгээ бид нэр хөдөлсөн юм аа. Камбож улсаас явах сүүлийн өдөр байсан тул буудлынхаа дэргэд шөнийн зах харжаал явлаа. Ер нь бол Вьетнамаас Камбожны илүү хямд бас барааны сонголт ариун юм байлаа шүү. Илүү ч хямдхан. Анх бид нэр $2-оор 4 ширхэг хөрөгчийн ялт авах зорилготой гарсан чинь бүү шөнийн захаараа димий тинээд шопинг болж өрөөд алга болж гисэн. Манай багийнхан ч бол туршлагатай үн бууруулд юм байлээ. 20 жилийн өмнө Хонконгийн зах дээр үзэлцэж байсан гэсэнчлэн үнийг бол ерөөсөө нөхдүүдийн царайг бараатал болгосон да. Тэгтээ яг хямдруулаад нэлээд хямдруулаад өгчт юм байлээ. Бид нэр Анкор утаас нэг $130 нүүр үн сорихж байсан. Тэгсэн чинь тийч яатсан чинь нэлээд том хэмжээтэй $80 гэж. Тэгээд үзэлцээр байгаа тэр $30 тавсан да. Энэ хэсгээр бол ерөөсөө хэмтэн болоод байна ш. Бид ч энэ 3-4 өмтөнүүд нь бол 6-7 молоор орж байна. Сая осон флот дээр бол 6 болон 9 ирсэн. Гэтэл үчээ бол 1.5 автай шүү. 1 мэлтэй. $1. За ингээ бүгдээрээ дараагийн дугаар дээр уулзлаа түр баяртай.